Нинорой мэндийг хүргье. За, ер нь одоо явж байгаа үйл процесс энэ асуултанд авж байгаа хариулт мэдээлэл дээрээ тулгуурлаад бас нэг хувь хүний хувьд дүгнэлт хэлэхэд энэ асуудал бол нийгэмд одоо бодит мэдээлэлээр тулгуурсан яг юу болчих вэ? Энэ 2-3-7 хоногийн дотор юу яагаад ингэж ийм болчих вэ гэдэг ийм бодит дүгнэлтийг тунгаан бодож хийх орон зайч байсангүй, цаг хугацаач байсангүй гэдгийг л би хэлмээр байна. Тэг яг уу энэ асуудлыг яс ингээд манай гишүүд маань ярьж гин ер нь цаана нь бас өөр учир шалтгаан байсан юм шүү гэдэг асуудал байгаа. Тэгээ энэ ихтгэл үзүүлэх ерөнхий сайдын тогтоолыг орж ирэхэд миний хувьд бол маш анхааралтай одоо харсан зүйл нь бол мэдээж одоо засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрт баталсан төслүүд бол байгаа. Тэгээ сонгодог парламентын тогтолцоог төгөлдршүүлэхэд тууштай бас хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг шаардлагатай байна гэдэг үг нь маш анхаарал татсан. Хууль хүний хувьд бас энтэй холбоотой асуудлууд үндсэн хуулийн цэцээр яаж явж байгаа гэдгийг бас анхаардаг. 2023 оны 6 сарын 21-нд нэр бүхий иргэдээс үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13.1-ийг цэцэд өгсөн байгаа. Үүгээр нь цэц одоо маргааныг нь үүсгээд шийдвэрлсэн байгаа. Одоо хизээ нэгэн цагт энэ ингээ шийдвэрлэгдэх юм бол үндсэн хуульд одоо 2019 онд өөрчлөлт орсон асуудлаар ч гэсэн дахин өөрчлөлт орох боломжийг бас үүд хаалгыг нээх одоо ийм боломж бол тэнд харагдчихсэн. За ер нь бид бас их богинохон юу байна ой санамжтай байна. Бид нар 2023 онд 19 онд парламентын ардчлаа илүү бэхжүүлээ. 2023 онд энэ олон намын оролцоотой парламентыг төгөлдршүүлээгээд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө хийсэн. За энүүгээрээ ч бид нар дандаа хамтарсан засагтай байх нэ. Олон дуу хоолой, олон өнгийн дуу хоолойгоо бид нар парламент дээрээ хилцэж энэ дээрээ шийдвэр ингээд сайн гаргажээ гэдэг шийдэл рүү явсан. Тэгээ одоо ингээд хамтарсан засгийн газар үүнийхээ дагуу байгуулад 10 сар болж байхад ерөөсөө дангаар засаглах ёстой гэд ийм одоо асуудал руу чирж байгаа. Хувь хүний хувьд дараагийн засаглалын хямрал руу очихгүй гэсэн үнэхээр болгоомжлол байна. Тэгээ засаглалын хямрал 2 жилийн өмнө бид нар улс төрийн намууд юу хийж тохирлоо. Одоо ингээ 2 жилийн дараа дөнгөж хамтарсан засгаа хөл дээр нь босоод одоо үр дүнгээ эхнээс нь гаргаа явж хахад ийм юм руу түлхэж хагаад бид бас улсын хурлаас анхааралтай хандах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Ер нь сүүлийн үед харж байхад улсын хурл руу парламентын 126-тай жагсаалт салбарын төлөөлөл орсон энэ тогтолцоо руу санаатай санаандгүй дайрах юмнууд бас үзэгддэг. Улсын хурлын нэг гишүүн нь сарын 20 сая төгрөгийн цалинтай айлгын худал мэдээлэл сэвнэ. За одоо ингээд улсын хурлын гишүүн нь өөрөө тооны баримжаагүй юм шиг байгаа юм. 2.80-ыг улсын хурлын гишүүдэд өнөөдөр тарааж ийн гэдэг мэдээлэл байна гэж 5 сарын 16-нд мэдгдсэн. Гишүүд энийг нотол гэж шаардсан. Шуулган дээр байр сууриа илэрхийлнэ гэж Лодо Самбуу гишүүн хэлсэн боловч одоо хүртэл загас мэд дуугаа байна. Тэгээ энэ мэтчлэн улсын хурлынхаа парламентынхаа нэр хүндийг өөрсдөө унагадаг. Эсвэл ийм одоо сошиал харлуулалт гүтгэлэг дээр яваад байх юм бол бид энэ засаглал маань үндэ иргэдч гэсэн итгэх итгэлцэл байх уу гэдгийг бид нар хаанаас бодолцох ёстой гэж болдож байна. Би бол хамтарсан засгийг дэмжсэн, одоо ч дэмжиж байгаа. Хамтарсан засгийн үед шийдэж чадаагүй олон юм явсан. Би энэ цохон бас арчсан намын ган төмөр туваан сайд гэх мэтчлэн юмыг хийчи, бүтээчигээд сайн ажилласан сайд нартаа баярлаа гэж хэлмээр байна. Залуучууд аж ахуйн нэгж одоо эрхлэгчид ч гэсэн надад хэлсэн. Танаа намын ах сайд нар чинь эсүүлтгүү гаргадаг. Юу ч шийддэггүй, дандаа эсүүлтгүү. Арсан намынхан бол юм шийдчих гэсэн бас хүсэл зориг эрмэлзэл харагдчих шүү, шийдчих шүү гэдэг юмыг бас хэлж байгаа. Тэгэхээр энэ сайн одоо асуудлуудаа бид нар нэгтгээд ард иргэдтэй хэрэгтэй л юм энүүгээрээ хийя гэдэг одоо. За намынжим гишүүнд 1 минут нэмж өгье. Хүсэл зорилго бол аль талдаа байсан болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр бид одоо улсын хурлын хувьд бол дахиад 3 жилийн л одоо хугацаа байгаа. Эндээ ард иргэдийнхаа хувьд хамгийн бодиттой одоо ер нь бол эдийн засгийн өсөлтийн хамгийн шударга хэмжээр бол Иргэн Баяраагийн карманд хэдэн төгрөг байна л гэдэг асуудал шүү дээ. Тэгэхээр ийшээгээ чиглэсэн бодлого үр дүнтэй хоорондоо бас зөвшөлдөж тэгээд энийгээ шийддэг байхын төлөө хамтарсан засаг байх ёстой гэж бодож байна. Үгүй бол бид нар дахиад л засаглалын хямрал дараагийн бусад янз бүрийн нөлөөлөл гарах үедээ гэсэн болгоомжлол байгаагаа би бас яг энэ мөчөд бас протоколд хэлж тэмдэглүүлмээр байна. За Даваа Самбуугийн